Сайн байцгаана уу? Сэтгэл зүйч сувтай байна. Сэтгэл хөдлөлөө таны ойлгохын сургалтын хүрээнд бэлтгэн хүргэж буй. Энэр нь нэгүүлсэх сэтгэлийг даатуулах, ижил талуудыг ухамсарлах mindfulness тавтай морилно. Энэхүү mindfulness нь 6 цоврал тасгалын 3 дугаар тасгал юм. Одоо тасгалаа эхэлцгээе. Юуны өмнө та биедээ тухлаа байрлал эзлэн суугаарай. Завлаад сууж болно. Туршлагатай сандал дээр сууж болно. Эсвэл хэвтсэн ч болно. Хамгийн гол нь таны биеийн аль нэг хэсэг, аль нэг булчин чангарч тэр хэсэг таны анхаарлыг булаацалдахгүй байх нь чухал. Одоо нүдээ зөөлөн анаад дотооддоо төвлөрч өөрийгөө ухамсарлахыг хичээгээрэй. Өөрийн биеэ мэдэрч толгойн оройноос хөлийн үзүүр хүртэл чангарсан булчингуудаа суллахыг хичээгээрэй. Амьсгал авах бүртээ булчингаа мэдэрч амьсгалаа гаргах бүртээ тэрхүү булчинг суларч байна гэж төсөөлөөрэй. Амьсгал авах бүртээ булчингаа мэдэрч амьсгалаа гаргах бүртээ тэрхүү булчинг чангалж буй сөрөг хэлбэлцлийг биеэсээ гаргаж байна гэж төсөөлөөрэй. Хамраараа амьсгалаа авч аммаараа удаанаар амьсгалаа гаргаарай. Бүхий л бие, бүхий л булчингаа суларсан тайван амгалан төлөвт байгааг мэдрээ. Харин одоо өөрийнхөө бусдаас ялгаатай тал дээр төвлөрхийн оронд ижил талуудыг ухамсарлахыг оролдоод үзье. Яг л над шиг бусад хүмүүс амьдралдаа аз жаргалыг хайж байгаагаараа ижилхэн байгааг ухамсарлахыг хичээе. Бусад хүмүүс амьдралынхаа асуудлаа шийдэхээр зовлон гэтлэхээр хамгийн сайнаараа хичээж байгаагаа энэ нь бидний ижил тал гэдгийг ухамсарлая. Над шиг бусад хүмүүс амьдралдаа ядаж нэг удаа гоныг ганцаардал зөвхөрлийг мэдэрч байсан нь ижилхэн юм аа гэдгийг ухамсарлая. Яг л над шиг бусад хүмүүс өөрийн хүссэн зорьсноо биелүүлэхээр
хичээж байгаа нь ижилхэн гэдгийг ухамсарлахыг хичээгээрэй. Бусад хүмүүс амьдрал гэдэг сургуулиас суралцаж ухаачж яваа гэдэг нь ижилхэн тал юм аа гэдгийг ухамсарлахыг хичээе. Бид өөрийн онцлог ялгаатай талаа олох нь чухал ч гэлээ. Заримдаа зүгээр л хүн төрлөختний нэг хэсэг гэдгээ мэдрэх нь илүү их тайвшрал, амар амгалан өгдөг билээ. Та энэ ертөнцид ганцаараа биш бөгөөд бүгд зовлонгоо гэтэлж яваа гэдгийг ухамсарлахад энэхүү бясалгал тус болсон гэж найдаж байна. Би бол хүн төрлөختний нэг. Бид бүгд амьдралын тойрогт хамгийн сайнараа хичээж байгаа. Энэ бол бидний ухамсарлах хамгийн чухал ойлголт юм. Гүнзгий амьсгал авч бие мэдрээрэй. Дахин гүнзгий амьсгал аваарай. Хамраараа амьсгал авч амаараа удаанаар барьж гаргахыг хичээгээрэй. Хэрвээ танд тухтай байвал нүдээ нээж болно. Дасгал дууслаа. Танд ганцаарцсан мөч тохиолдвол таны эргэн тойронд байгаа хүмүүстэй эсвэл хүн төрлөختөнтэй ямар ижил зүйлс байгааг болоорой.